Сайн байцгаана уу? 4-р ангийн математикийн хичээлийг цахим хэлбэрээр бэлтгэн хүргэж байна. Хүүхдүүдээ математикийн сурах бичиг, дэвтэр, балаа гарган анхааралтай зөв сууж үзээрэй. Өмнөх мэдлэгээ сэргээн саная. Хэдийн ширхэг пицца байна вэ? Сайн байна. Нэг бүтэн пицца буюу нэг бүхэл. Анхааралтай ажиглан хараарай. Пиццаг хэд хуваасан байна вэ? Сайн байна. 8 хуваасан байна. Хэдэн хэсгийг авсан бэ? 8 хуваасны 1 хэсгийг нь авсан байна. Үүнийг 8-ны 1 гэж уншина. 8-ны 1 буюу энгийн тодорхойгоор илэрхийлсэн байна. Хэдэн пицца байгааг бүгдээрээ хамтдаа тоолъё хүүхдүүдээ. 1 пицца, 2 пицца. Энэ болохоор 1 пиццаг 4 хуваасны 1 хэсэг нь байна. Өөрөөр хэлбэл 2 бүхэл 4-ний 1 ширхэг пицца байна. Энэ бол холимог тодорхойгоор илэрхийлсэн байна. За одоо багш та нарт нэг сонирхолтой бичлэг үзүүлье. Та нар маань анхааралтай үзээрэй. Нэгэн өдөр мөнгө тунх Басар засгийн хоёртойгоо үлгэрийн орноор аялахаар болов. Тэд шидэт номон дээрээ суугаад хөвгчлөлтэй сайхан аялж байлаа. Гэтэл Басар найз нь бусдаасаа төрчихжээ. Түүнийг хоёр найз нь ирж хайтал Басар нөхөн дунчсан уйлж байв. Мөнх тунх хоёр өөр өөртөө байгаа туузыг холбонд найзыгаа аврахаа шийдлээ. Харин тэдний тууз Басрыг аврахт нь хүрэх болов уу? Бүгдээрээ бодож тусалцгаая. Мөнх тунх хоёрт хичнээн хэмжээний тууз байгаа бүгдээрээ хамтдаа олъё. Мөнхөд маань 2 бүхэл 5-ны 3 метр тууз байна. Тунхад маань 1 бүхэл 5-ны 1 метр хэмжээтэй тууз байна. За тэгвэл бүгдээрээ энэ хоёр туузыг нийлүүлье. 2 бүхэл 5-ны 3 дээр 1 бүхэл 5-ны 1-ийг нэмье. Яаж нэмэх вэ хүүхдүүдээ? Та нар юу гэж бодож байна вэ? Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ хэрхэн яаж нэмрийг мэдэж авнаа. Хичээлийн сэдэв: ижил хуваарьтай холимог тодорхойг нэмэх, асах. Суралцахуйн зорилт: 4-1-ийн зээ. Ижил хуваарьтай энгийн тодорхой, холимог тодорхойг нэмэх, асах. Хэсгийн бодлогыг бодох. Суралцахуйн алхмууд: алхам 1. Холимог тодорхойг нэмэх. Алхам 2. Холимог тодорхойг хасах. Алхам 3. Дасгал бодлого бодох. Алхам 4. Туршилт гүйцэтгэх. Алхам 5. Дүгнэлт. Алхам 1. 2 бүхэл 5-ны 3 дээр нэмэх нь 1 бүхэл 5-ны 1. Хэрхэн яаж нэмэх вэ хүүхдүүдээ? Холимог тодорхой дээр холимог тодорхойг нэмэхдээ бүхлийн хэсгээр бүхлийг нэмнэ. Хүртвэрийн хэсгээр хүртвэрийг нэмнэ. Хувайр маань хിവэрээ бичгэнэ. За бүгдээрээ нэмж үзье. 2 дээр 1 нэмээд 3. Хүртвэрийн хэсэг буюу 3 дээр 1 нэмээд 4. Хувайр маань 5 хിവэрээ байна. Хамтдаа уншийе. 3 бүхэл 5-ны 4. Та нар ажиллаж харж байна уу хүүхдүүдээ? Багш нь бүхлийн хэсгийг 1 өнгөөр, хүртвэрийн хэсгийг мөн адил 1 өнгөөр, хувайрын хэсгийг ижил өнгөөр тэмдэглэсэн байна. За та нар яаж нэмэх аргаа мэдэж авсан бол дараагийн 2 дасгалыг бодорой.
Багштайгаа хамтдаа хариугаа тулгая. 2 бүхэл 9-ийн 2 дээр нэмэх нь 8 бүхэл 9-ийн 5. Хэд гарсан бэ хүүхдүүдээ? Бүхлийн хэсгээр бүхлийн хэсгийг нэмье. Бүтрийн хэсгээр бүтрийн хэсгийг нэмье. Хуваар маань хэвээрээ 10 бүхэл 9-ийн 7. Таарсан уу хүүхдүүдээ? Сайн байна. Дараагийн дасгал. 3 дээр нэмэх нь 1 бүхэл 3-ийн 2. Бүхлийн хэсгээр бүхлийг нэмье. Тодорхой хэсэг нь хэвээрээ бичигдэнэ. 4 бүхэл 3-ийн 2. Алхам 2. 2 бүхэл 5-ны 3-аас хасах нь 1 бүхэл 5-ны 1. Холимог бутгаагаас холимог бутгааг хасахдаа бүхлийн хэсгээс бүхлийг хасна. Бүтрийн хэсгээс бүтрийг хасна. Хуваар маань хэвээрээ 2 бүхлээс 1-ийг хасаад 1 бүхэл. Бүтрийн хэсэг буюу 3-аас 1-ийг хаслаа 2. Хуваар маань 5 хэвээрээ 1 бүхэл 5-ны 2. Дараах 2 дасгалыг бодоорой хүүхдүүдээ. Багштайгаа хамт хариугаа тулгая. 4 бүхэл 11-ний 7-оос хасах нь 2 бүхэл 11-ний 6. Бүхлийн хэсгээс бүхлийг хаслаа. Бүтрийн хэсгээс бүтрийг хаслаа. 2 бүхэл 11-ний 1. 6 бүхэл 7-ны 5-аас хасах нь 6 бүхэл. Бүхлийн хэсгээс бүхлийг хаслаа. 7-ны 5. Алхам 3. Сурах бичгийн хуудас 66. Бодлого 361. Охин өглөө бүр 1 бүхэл 7-ны 5 км, орой бүр 1 бүхэл 7-ны 3 км газар алхдаг. Охин өдөрт нийт хэдэн километр газар алхдаг вэ? Хамтдаа бодъё. Өглөө 1 бүхэл 7-ны 5 км алхдаг. Орой 1 бүхэл 7-ны 3 км алхдаг. Нийт хэдэн километр газар алхдаг вэ гэж асуусан учраас өглөө алхсан километр дээрээ орой алхсан километрээ нэмнэ. 1 бүхэл 7-ны 5 км дээр нэмэх нь 1 бүхэл 7-ны 3 км. 2 бүхэл 7-ны 8 км газар алхсан. Дараагийн бодлогыг бие дааж бодоорой хүүхдүүдээ. Бодлого 362. Болдын гэр бүл өглөө 2 бүхэл 10-7 литр, орой 1 бүхэл 12 литр сүү уув. Нийт хэдэн литр сүү уусан бэ? Орой өглөөнөөс хэдэн литрээр бага сүү уусан бэ? Бодоорой хүүхдүүдээ. Хамтдаа хариугаа тулгая. Бодолт өглөө 2 бүхэл 17 литр сүү, орой 1 бүхэл 12 литр сүү. Нийт хэдэн литр сүү уусан бэ гэж асуусан учраас өглөө уусан сүүн дээр орой уусан сүүгээ нэмнэ. 2 бүхэл 17 литр дээр нэмэх нь 1 бүхэл 12 литр. 3 бүхэл 19 литр сүү уусан. Орой өглөөнөөс хэдэн литр бага сүү уусан бэ гэж асуусан. Өглөө уусан сүүнээсээ орой уусан сүүгээ хасна. 2 бүхэл 17 литрээс хасах нь 1 бүхэл 12 литр. 1 бүхэл 15 литрээр бага сүү уусан. Таарсан уу хүүхдүүдээ? Алхам 4. Туршилт хийж болцгооё. 1 бүхэл 4-ний 2 литр усан дээр 2 бүхэл 4-ний 1 литр усыг хийвэл
хичнээн хэмжээний устай болох вэ? Хамтдаа туршилтаа аръя. Туршилтаа хийж гүйцэтгэе. Туршилтанд хэрэглэгдэх зүйлс 1 удаагийн аяг, ус, саваа тэмдэглэх, пластер хэрэг болох нэ. За бид нарыг нэг бүхэл 4-ний 2 литр хэмжээтэй ус. Энэ савыг 4 хуваасны 2-т ус хийсэн байна учраас 4-ний 2 литр усан дээр 2 бүхэл 2 дүүрэн савтай ус байна. 4 хуваасны 1 хэмжээнд ус хийсэн байна. 2 бүхэл 4-ний 1-ийг нэмээрэй гэсэн. За тэгвэл бүхлийн хэсгээр бүхлийн хэсгийг нэмэх учраас бүхлүүдээ багш нь ялгажээ. За тэгэхээр эндээс 3 бүхэл өсөж байна. 3 бүхэл. За 4-ний 2 литр хэмжээтэй усан дээрээ 4-ний 1 хэмжээтэй усаа нэмээд өгье. За эндээс тэгэхээр 4-ний 3 литр хэмжээтэй ус өсөж байна. Ингээд 3 бүхэл 4-ний 3 литр хэмжээтэй ус үсгэнэ. Алхам 5. Дүгнэлт хэсэг. Бүгдээрээ өнөөдрийн хичээлээр холимог бутархай дээр холимог бутархайг нэмж сурлаа. Холимог бутархайгаас холимог бутархайг мөн хасаж сурлаа хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ мөнх тун хоёрыг холимог бутархай дээр холимог бутархайг нэмж хасах үйлийг хэрхэн зөв гүйцэтгэж гэртээ харахыг хамтдаа харъя. 1 бүхэл 7-ны 5 дээр нэмхэн 3 бүхэл 7-ны 1, 4 бүхэл 7-ны 6. Сайн зүг байна. 9 бүхэл 9-ний 5-аас хасхан 3 бүхэл 9-ний 2. 6 бүхэл 9-ний 3. Баяр хүргэе хүүхдүүдээ. Мөнх тун 2 маань ч гэсэн та нартай адилхан холимог бутархайгаа нэмж хасаж сурсан байна. Гэрийн даалгавар. Гэрийн даалгавраа тэмдэглэж байгаарай хүүхдүүдээ. Туршилт хийж гүйцэтгэхдээ аав ээжтэйгээ хамтарч хийгээрэй. Дөрөвдүгээр ангийн мэргэжлийн бүлэг. Анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүдээ. Амжилт хүсье.